мэдсэн үү? Өшөө. Нөө яа хатахгүй ч гэсэн шумуулч ингээд чихэн дээр ингэнад гарч ингээд унтаж чадахгүй нэг сэрэл нэг босоод нэг сэрэл нэг ингээд гарч унтаагүй гэсэн. Аа. Тийш дээ. За. Унталгүй ядаргаснаас нүд нь улааж ээ. Унтахгүй болохоор нүд ч улаадаг байна шүү. Хүн ч гэсэн ялгаагүй шүү. Бас хуучаастай нүд улаацсан манайх юм. Тийм үү. Бачаахын. Тийш дээ бачаагийн нүд нь Бас улаач. хаад яах юм? Тийш дээ. Тэр хоёр чинь шин унтахгүй байгаа юм шүү. За. Чихэнд нь шумуулын жугнах дуу. Бачаахтай юм уу зэдэгхаа. Аа тийш дээ. Чихэнд нь шумуулын жугнах дуу талсралтгүй сонсогдно. Өнөөх баавгыг харсан туулаа дуу алдан баярлаж туулаа одоо баярлаа шүү дээ. Яагаад гэвэл өөрийг нь ингээд дог дохуу хийгээдээс нөгөө баавгаа чинь бүр мяарцсан байж шүү дээ бүү те. Тий бүү. Унтаж чадаагүй сэнсэрсэн байж те. Ингэсэн бас. Айга шумуулчи ёстой чадaltaй амт юм гээд нүднээсээ нулимс галтас бөхөрвөө. Чи баавгыг хараа үздэй гэж шумуул асуугаад ёстой баавгыг бүр бадлаж авчээ гээд хөхөрсөөр л байж гэн. Хөхөрнө гэдэг чинь юу гэсэн юм? Инээсээ инээн гэсэн үг шүү дээ тий. Инээсээ л байж нулимсаар хатл инээсэн гэж нөгөө туулаа чинь. За. Тэгээд чи юу нэг ийм жаахан байж тэр том амтныг яаж дийлэв яаж өгөөч гэвэ тэр яах вэ? Бид туулаанаар таанаар шиг ганц нэгээр амьдрдгүй. Тэгээд ч аймхаа биш шүү дээ гэж шумуулын хийснийг туулаа эргцүүлэн бодож хоцорход харин шумуул майг хөлтөө мөрцөөр нисэж одов гинэ. За энэ ингэж шүү дээ. Одоо энэ шумуул гэдэг туулаа шумуул баага гур биш үү те. Энэ гурав чинь биений хэмжээгээрээ том жижиг байх нь те. Хичнээн нөгөө шумуул жижигхэн ч гэсэн энэ том биетэй баавыг хашааж чадчих шүү дээ те. Тэгээ бие биенийгэндээ хайртай энэрэнгүй байхгүй бол тэ болохгүй нь шүү дээ те. Тэгээд энэ нөгөө яагаад вэ? Туулаа чинь нөгөө туулайг баавгаа ингээд догдох уу хийгээд байсан мэт. Туулааны баг. За тэгээд энэ гурван амтэр чинь сүргээрээ амтэрдэг гэлөө хаана сүргээрээ амтэрдэг яадаг сүргээрээ амтэрдэг юм амтэрдэг бас үлсэг амтэн шүү дээ шумуулчин ганцаараа явдаг шүү дээ манад л ганцаараа явдаг тий бас сүргээрээ очиж за Монгол ардын үлгэр баава шумуул хоёрыг уншлаа. Баярлалаа.